Би тийм их замтай биш шүү. Тэгэхээр завгүй байдаг шүү. За баярлаа. Тэгээд гадшгаа явуул ээжийн гарын хоолыг их санах бах та тий. Ээжигээл их санах шаа. Ээжийн гарын хоолоос ямар хоолыг их илүү санах бол зүгээр лавшаа шүү дээ. Лавшааны өгдөг. Тэр нисүүтэй цай лавшаатай хахад тэр өдөр бас их сайхан өнгөрөндөө. Тэгээд мааштай цай юм да. Эсвэл гүзэмж ер нь тэгэл хийсэн юм бүх юм л дуртай. Ээж гэдэг үнийг бол энэ Монголд юугаар ч төсөө шүү. Яг л би чаавгаа алдахтаа эр хүн болов ус. Тэгэл энэ амьдралыг ээж мал хос багантай болгож. Гэтэл миний явж байгаа бүх хэлсэн үг хийсэн үйл хийж байгаа ажилд ээж маань л их ч оролцдог. Дэмжин үхээс эзэж хаашин татчих. Эн чин буруу чи болчихч гэж нь бас нэг хэлж байгаа. Болгоомжтой ангийнх хуруу юм а тий. Эхлээд тухайтай юм байна л да. Тайдл мэдэх юм. За хотгон төгсдөө урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээд сүүлийн үеийн сонь сайхнаас хойлоо нэг ярилцлага эхлэе гэж бодож. Яг л манай подкастын нэр сонин гэсэн нэртэй юм. Тэгээд сүүлийн үеийн сонь сайхнаас нийт манай үзэгчтэй хуваалцсаар хойлоо ярилцлага эхлүүл ямар вэ? Харчсан нам ерөнхийдөө энэ коммунист намын эсрэг ингээд нэг зураас нэг талд гараад ингээд өрсөлдөөчээ гэдэг санал тавьсан. Тэгээд насны төгсөлтөд бас ингээд нэгд Монгол улс ингээд нам дээр суурилсан парламентын системтэй. Хүн дээр суурилсан биш гэдгийг монголчууд ойлгох хэрэгтэй. Ийм болохоор за сөрөг хүчин гэх арчсан намд орж нэр дэвшсэн нийслэлийн орон нутгийн сонгуульд. Тэгээ ялагдл хүлээсэн. Тэгээ сонгуулиар ерөнхийдөө сэтгэл зүй бол айгүй тийм маш их муудсан. Одоо сонгуулиар шулуух хэлэхэд Нямбатар хотхон төгс гэдэг одоо юм яваад байгаа мó хааш. Энэ одоо олон жилийн Улаанбаатар хотын 30 жилийн гол буруут нь одоо хотхон төгс юм уу? 30 хотхон төгс юм уу? Гэлтэл байлаа ш тэвэл мэдээл бүх зүйл. Хүн болгон надад ерөнхийдөө зөвлөгдөө жоохоо одоо ёс бус хэллэгээ татаарай. Тэгээ нэг жоохон ажил хэрэгч үзхийг бодоорой гэж зөвлөсөн. Би бол айгүй алдаж эдгээр бол ирээд зэрэгүү ингээ нэг эрх мэдэл төрхийн тулд юу ч хийхээс боцдог юм байна. Тэг дараа нь одоо бол би бодож байгаа хамсах маягтай сууж. Яг тэр үеийн процесс болол өнгөрчихөж байгаа юм л да. Парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгуул хотон төгс өөрөө ингээ өрсөлдсөн гэдгийг бүгд мэдж байгаа. Тэгээ парламентын сонгуул ингээ яг нь санал өгөнгөд миний яг хувьд бол ингээ санал өгсөн хэрнээ нэг ч хүн гараагүй л дээ. Парламентын сонгуул, орон нутгийн сонгуулиуд энэ он 2024 онд онцлог байлаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоны дараа ингээ хотон төгсд юу бодогдчихээн үзэл бодлыг сонсох гээд байгаа юм төлхөө. 32 настай Монгол залуу гэдэг бол дараа 36-т. Бид нэр эд хийж бүтээх насан дээрээ зөвхөн байрны зээл машины зээл биш. Бид нэр олж байгаа орлогоороо үрдэг, аялдаг, хоримтолдог, хураадаг, зугаалдаг, гадаадаар аялдаг ийм нийгэмд амьдрах. Энэ чинь амьдрал واخгүй. Бид нар одоо яаж оршиж харах шиг хар нөхөнд, хутаанд, живэд дээрээс нь коммунист шийдвэрүүдийн эсэргүүцэж чадахгүй юм хэлвэл барьж авч хорчих гээд энэ бүх зүйлийн эсрэг яг үнийг хэлээд ганцаардж байгаа. Гэхдээ бас шантрах тал руугаа би хандж байна. Жишээлбэл яг одоо хоёулаа ярилцж байгаа энэ цаг үе дээр Японд байдаг тэтгэврийн ахмадууд тэтгэврээ аваад дэлхийг тойрж аялж байна. Тэтгэврээр шүү. Тэтгэврээр. Тэгэхэд Монгол ахмадууд яадаг гэж тэтгэврээ зээлээд үр хөвгтийнхаа байрны урдчилгаа эсвэл машиныхаа урдчилгаанд өгдөг. Хүний дор оруулахгүй гэсэн. Тэгээд зээлнээс зээл рискэнд амьдралтай. Цагаан сараар зээлээ аваад эргээд жилдүүлнэ дараа жилийн цагаан сараа. Энэ амьдрал мөн Монголын залуучууд яг энэ баячуудын мөнгөнийхөө хэмжээр алдсан байгаа энэ баячуудын хүүхдүүдийг гадаад зугаалах боломж бай. Гадаадд сурах боломж байна. Энэ бүх боломжийг нь үгүй гэдэг хад монголчууд ингээд том агуулгаар нь ингээд хөлтсөнгөө ингээд бодлохоор ингээд барьчаад байгаа. Өөрийн системтэй нэг мөнгөний зээлнээс зээл өрнөөс өрнөөр завгүй байх, мунхаг байх энэ систем бацчаад байгаа. Айгүй ундууцдаг. Тэгээд хотон төгсөд айгүй мундаг ийм үннийг хэлдэг залуу гараад ирлээ гэсэн чинь сайн нэг орон нутгийн сонгуулиар ардсан нам гээл тэгэл нэг хэсэг бас нэг бүхий хүмүүстэй ингээ холбогдчихгонгууд хотон төгсийн ард бол ингээ ийм том ноёд сууж идэм байна. Ер нь тэдний үеийг дамжуулдаг хүн байсан юм бэ гэдэг нэг ийм 10-20% нэг ийм дүнэлт гараад ирсэн л дээ. Улс төрч бас ингээ ганцаараа биш ингээ олуулаа хийж ингээд үр дүнтэй байдаг юм шүү дээ. Яалч нэг нам дээр суурилсан парламентын засаглалтаа болохоор намын дотроо бас намын дотроо бас ингээд ийм фракцлаад байгаа байхгүй. Тэгээ би тэрийг анх удаага мэдэрч үзлээ. Яг өөрийн биеэрээ хараад үзээд ингээ оролцож үзлээ л дээ. Гэхдээ
намайг нийслэлийн сонгуульд дэвшүүлэхдээ тэр нэг нийслэлийн их хурлаараа оруулаад яг ийм 7 хүнийг урилгаар ингээд нийслэлийн ардчсан намын ингээд гишүүнээр илсүүлээд дэвшүүлсэн. Тэрнээс анханасаа би тэр нам мамын чинь гишүүн байгаагүй. Гэхдээ би одооноос ардчсан намын гишүүн мөн. Би ийм толгой молготой баймар. Энэ хамтарсан засаг байгуулахад л би луугаан дүрийг эсрүүцэж би хийсэн үйлдэл гიშгсэн мөр болгоно мэдэж явж байгаа. Би хийсэн үйлдэл хэлсэн үг болгоныхоо эзэнд байж чадна. Гэхдээ эргээд намайг за энэ тэрний хүн, энэний хүн ийм угшилтай ингэсэн тэгсэн захиалгаар ингэж байгаа бол баримт факт. Чи ийм үгийг ингэж хэлсэн. Энэ үгийг ингэж хэлгэж чамд энэ хэлсэн. Ийм баримт нь, ийм нотлогоо нь бид нар залуучууд, бид нар соёлтой нийгэмд амьдарч байгаа. Тийм үстэй. Гэхдээ бидний дээр байгаа энэ хүмүүсийг харах нь багт нь миний хувь энэ чинь хувийн зарчмын байрсан юм шүү. Харин хүн дотроо нэг нэгийг хардаад залуучууд нэг нэгийг хардаад үг үзэл бодлоо илэрхийлэхдээ баримт факт яа байхгүй. Зүгээр бодлоо тулган гэдэг чинь нэг өөр нэг хэлбэр. Баримт фактаа өөрийн бодлоо нотлоно гэдэг чинь бас нэг өөр хэлбэр байхгүй. Би яг авилга албан тушаалын хуульд ингээд суул зарлж ирсэн лооцсон байна. Тэрийг ажиллаа хий гэдэг ийм сценар болгож ирсэн ах чагсаал хийж байгаа. Тэгэхээр хин захиалсан. Бэгний ингээ гоё баримт факттай юмар байгаа байхгүй. Чи Хүрэл Баатар гэдэг хүнийг явуулчихлаа гэхэд энэ бол одоо маш том алгадчилт байсан. Дараа нь орон нутгийн сонгуулиар ингээд төвчнгүүд л нэг рейтинг жоохон унчуул гэж харсан л да. Парламентын сонгуулиар чи Хүрэл Баатар шээ. Анханасаа боловсруулалттай хувийн асуудлаас болоо миний утас руу залгаад боловсруулалт сайд навд хандлах гэж үзсэн. Үзэл бодлороо тэр хүнийг одоо хулгайч нохоо ийм тийм гэж би ганц ч хэлэв. Миний хэлсэн үг болгон баримт факт. Хүрэл Баатарын хувьд тэр олон би бүр Хүрэл Баатарын хотгоо шанагын ч яриаггүй. Хотгоо шанагын кейсээ би судлаагүй. Судалсан кейсээ би яриа. Хагас кокс үлдэр. Өнөөдөр Улаанбаатар хот, өнөөдөр монголчууд өөрсдийнх нь газар дургу нүүрсээ гүний усаар урагшаа гаргаж байгаа. Урдаас хор авчиж хэрэглээд дээ шүү дээ. Яагаад хор нөртүүлээд хорлоод байгаа юм бэ? Өөрсдийн хорлоод байгаа. Нэг л өдөр отхон тус шантраа явчих. Асуудалгүй. Гадагш явал өөрийнхөө амьдралыг аваа явчих. Би бол хамаатан саднаа татал хувь ачиг л явчих. Хувь ачиг шиг амархан юм надад байхгүй. Нэрэж хувь ачиг шиг амархан юм Монгол хүнд байхгүй. Нэг сонин санагдаад байгаа юм гэвэл сая ингээд нийт иргэд бол Баянзүрх дүүрэгт өөрөө ч айгүй их ингээд онцгой бүр ингээд айгүй их дэмжижсэн хэрнээ үр дүн өөр гарчиж байгаа байхгүй. Энэ айгүй ингээд айгүй сонин санагдаад байгаа. Яг ингээд наана дэмжээд байгаа юм шиг хэрнээ цаана үнэхээр хөхгүй байгаа юм уу? Эсвэл одоо тэн дээр нөгөө батлагдахгүй өөр нь яваад байд юм уу? Яг л үнэхээр л онцгой дэмжижсэн шүү дээ. Отгон төгсөө гэл Баянзүрхийн чам. Тэр Баянзүрхчүүд ингээд 100 байлаа хэд эртсэн 50% баг. Хатуу гүшүүнчлэлтэй ардын намынхан яагаад 5 дахь өдөр хүлээж байгаа сонгуул өгөхгүй гэж нөгөө нэг тендер авч, концесс авч, нөгөө төрөөс мөнгө иддэг нөхдүүд энэ амьдралаа үргэлжлүүлэхийн тулд яс байж байгаад сонгуул өгнө. Үргэлж энэ амьдрал нь тийм юм чи. Харин энгийн ард иргэд яана гэж сонгуул 4 дахь өдөр 5 дахь өдөр тавиад 3 хоногийн амралт тавьчихар чинь хүүхдээ нэг 2 хоног агаарт гарах гарчиж байгаа байхгүй. Тэгээ эртсэн 50% дээш харахгүй. Эрт 60% байл ардын нам яалаа. 70% байл яалаа. Монголчууд нийтээр улс төрийн боловсрол бөгөөд энэ хуулийн боловсрол байхгүй. Халхам тутамдаа хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмээр та мэдээд машин барьдаг тийм. Тэгвэл амьдралынхаа дүрмийг бид нар мэдэх хэрэгтэй. Монголд амьдрах амьдралын дүрм нэг өөр, Японд амьдрах амьдралын дүрм нэг өөр, Бээжинд амьдрах амьдралын дүрм нэг өөр. Энэ бүх хуулийг бид нар мэддэг байх. Бүр хэлийн мэддэг гээд ингээд улаараад байдаг шиг тэр хуулийн бас мэддэг л байх хэрэгтэй. Тэгжиж ямар иргэн байна? Яг тийм болсон. Миний хийж байгаа бүх зүйл ерөнхийдөө нэг хуулийн мэдлэг олох чи улс төрийн нэг юм хан өөрсдийн гэсэн үнцэг бий болгох чи тийм ингэж явж ирсэн. Гэтэ оролцоотой. Оролцохгүйгээ яах? Бид нар татвар төлөөлж шүү дээ. Амьдрал шүү дээ. Халхам тутамдаа татвар төлж байна. Татвар ногдуулсан мөнгө алхам тутамдаа хийж байна. Татвараа ногдуулчаад хахад энэ дээрэд усуухад цэвэр судалтад авахд хүртэл татвар төлж байгаа шүү дээ. Тэгээ энэ татвар төлсөн мөнгнөөс нь дахиад нөөтрээ татвар өгдөг. Ийм улс дэлхийд дээр ганцхан манай Монгол. Өөр хааж байхгүй шүү. Сэтэл өгөөд одоо нэг энэ ингээд дуурайд байна гэд
цаагаараа нөгөө нэг зохион байгуулалттай одоо өөрөө чинь нөгөө өдөн гэж ярьж шít ямар нэгэн хэлбэр нэг юм шалтгаан гаргаж ирж байгаад баримтлах ч гэдэг юм тийм шалтгаан гаргах тийм төрхөрч мөрхрал одоо ингээд хүн над дээр тавь өдөөнд төрхрүүлж болно. Тэр болгон дээр би өөрийнхөө хуулийн дагуу нотлох баримттай хамгаалаад үе шаттай байж хат бол дарамт байж ах үед гэрте хүртэл камерс хөдлүүлжсэн. Тэг яг миний гэр орнолоо хүн амт нэвтрэх юм л. Нэвтрэх юм бол би шууд даргагүй хамгаалт хийж болно шүү дээ. Даргагүй хамгаалт хийсэн үйлдэлээ дараа нь гэрийнхээ камерын бичлэгээр нотлно гэсэн үг байхгүй. Машинда хараа харцтай алхам тутамдаа өөрийгөө юу гэдээ хаана явж байгаагаа камерын бичлэгээр ингээд нотлож байхад хинч намайг худлаагүй зэрэг гүтгээд гэмт хэрэгтэй. Гэж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа 12 дугаар ангийн хүүхдэд одоо бүгд л төгсөөлийн усаас явна, гадагшаага явна гэд ингээд байна гэж юм л да 80-90%. Тэгэхээр энэ бол нэг талдаа надад аюу гонхтой сонсогдоод байгаа байхгүй. Яагаад их орондоо үлдээ, их орондоо сурыг гэж ингэж бодохгүй байна. Тэгэхээр энэ тэр хүүхдүүдийн буруу биш байх л та. Бид өөрсдөө энэ төрн ийм бодол төрүүлээд байна тий. За тэгжээд л одоо 12 сар гээд гарангууд нөгөө баячууд их тодтолтой хүмүүс гадагшаага явчихдаг. Тэгээ 12 1 2 сар болтол ингээд гадаад байж байгаад хүрдэрдэг. Нөгөө хитэн борчууд маань л нутаан дундаа байж байгаа л хавартаа зулгадаг шүү дээ. Тэгэхээр энэ ингээд би одоо эсбентлист байсан, эсбентлист байхын л ийм асуудал яригддаг лээсээ 10 жилийн дараа яг хിവэрэ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ингэж хിവэрэ байсараа байгаа дотон төгс 40 хүрээ 50 хүрчүүл одоо бид нар яг ингээд бүгдээрээ ийм болчвол яана гэдэг юм айдас байгаад байгаа. Спортоор хоёул бодолтой. Спортоор ингээд хүн амжилт үзүүлэхийн тулд зөв зүгээр байж байгаа амжилт үзүүлэх үү? Цаанаасаа өгөгдлөд төрсэн биеэр амжилт үзүүлэх үү? Ямар нэгэн удаан хугацааны бэлтгэлээр бэлтгэл сургуультаа сайн хангаж иж амжилт үзүүлнэ. Бэлтгэл сургуулаа хангахын тулд золиос гарах. Гэр бүлдээ гарах цагаа өөр зүйлд сурж боловсрох цагаа золиослж иж амжилт үзүүлнэ. Амьдрал яг тийм. Та зориулсан зүйлдээ амжилт үзүүлэхийн тулд бус зүйлийг золиослох хэрэг гардаг. Тэгвэл бид нэр энэ нийгмээ өөрчлөхийн тулд золиос заавал биднээс шаардна. Гэхдээ тийм үнэтэй золиос биш. Өнөөдөр Монголын залуучууд гараад эсэргүүцийн хулгайчуудад үзэхээр зээл нь яах юм. Хоёр хүүхэд нь гэртээ хоолгүй хонох гэдэг шүү дээ. Байр нь хураагдах гэдэг шүү дээ. Машин хураагдах гэдэг шүү дээ. Ажил нь халах гэдэг шүү дээ. Энэ бүхнийг засахын тулд биднээс бүгднгээс нь золиос шаардах ёстой учраас ганц хотгонд ганц танаас биш байхгүй. Энэ чинь бүхэл бүтэн улс нэг хүний асуудал биш. Нэжгээд олон хүний асуудал болчиход байгаа. Цогцоор нь бид нар үндсээр нь өөрчлөхийн тулд бүгднгээс нь золиос шаардна. Чадахгүйгүй л бид нар яг энэ голын урд нэгэнт бий болгосон энэ голын урсгалыг хүлээн зөвшөөрөхөөр урсгаас өөр аргагүй болчихж байгаа. Хотын даргын тухайд ямар үзэл бодолтой байгаа вэ? Одоо жишээлбэл үнэхээр тэнэг байна. Хотын дарга гэхээр одоо бодолд ойлоо Бээжинг хэд 20 сая гаруй хүн амтай. Улаанбаатар 2 сая гаруй хүн амтай. Бээжингийн хавт замын хөдөлгөөний бодлого ч нь шүү дээ. Яг одоо энэ Нямбаатарын хэрэгжүүлээд байгаа энэ бодлого واخгүй юу? Одоо яг өөр орон нутгийн дугаартай өөр хотын дугаартай машин Бээжинд эрэхтэй өндөр татварлагддаг. Тэгш сонгоор хязгаарлагддаг. Бээжинд 10 жил явцсан машин Бээжинд явдаггүй гэх мэт. 22 сая хүн амтай хотын дүрм журмыг Улаанбаатарт 2 сая хүн амтай хотод хэрэгжүүлээд шүү дээ. Судлаа шинжээ үлгэрж шав хэрэгжүүлж болно. Тэгвэл яг тэр 22 сая хүн амтай хотын тэр авт замыг Улаанбаатарт авчирчаад бүтээн байгуулчаад хэрэгжүүлвэл окей юу? Байж болох уу? Замгүй ээж энэ тэнийг юм ярихарч боломжгүй байхгүй. Хитэн халтар төгрөг гэж ярьж байна. Чи Монгол мөнгөнд тэмдэгтэй хитэн халтар төгрөг гэж ярих уу? Тэр хүн төгрөг хэрэглэхээ болсон гэж гэсэн үг байна шүү дээ. Нэг бол долларын тэр бомт юм, нэг бол юаны тэр бомт болсон шүү дээ. Яагаад хятад? Нэг асуудал нь хятадаас 5.4 их найдыг зээлж болно. Үнэхээр улсаа бодож байгаа. 5.4 их найдаар яагаад уулаа нөхлөх гэдэг. Урд хөршөөсөө 5.4 их найдыг зээлсэн бол хойд хөршөөсөө эрчим хүчний хараат бос болох гээд станцаа нэмж бариад гэр орлоо тогоор дулаалчвал ядаж нэрээ утаач багсах уу? Энийг бүр хадгийн тэнэг хүнч бодсон шүү дээ. Үнэхээр дунд нь яг Монгол нь ингээд хожих ёстой шүү дээ. Ард түмэн хожих ёстой. Тэгэхэд 5.4 их найд гэдэг чинь асар их мөнгө. Асар их өөр тавьчаад хот хөлтлөө гэж яхад уулаа нөхлөн гэдэг хүмүүсээс бид нэр юу хэлэх ёстой. Тэгэхэд станца барихаар гацаад уус төрчд маш олон уус төрч бүлгэн парагт дандаа Монголыг хорлоод байгаа хэлбэр байхгүй. Зээлээд шууд станца барьж хэлдэг. Хүчээр зориултын бусаар зарцуулахгүй гэх юм.
зориултын бусаар авсан зээлээ зориултын бусаар хулгайлаад байгаа үст өөрсдөө дундаас нь тендер бүх арга манай тендер хууль бол нохон баас шүү дээ. Одоо ингээ хар мохоор аргаар юм уу энгийн сэтгүүлчийн хар бодохоор ингээд тэр 5.4 найд төгрөгөөр энэ урд уулыг одоо тэгж сэтлэх тийм хэмжээний мөнгө орох юм баг та гэж. Өртөг өндөр болох болно. Гэхдээ ярьж байгаа өнцгөн тэнэг байгаа. Тэр богд уулыг нөхөлж байгаа хаашаашаа 20 м-ийн диаметртэй тэр нүхээр Улаанбаатарын утаа ингээд урсаа гарчна гэж яриад байгаа байхгүй. Дэлгэр сайхан гэж ярьж байгаа тийм зам теори одоо сайн байна. Дэлгэр сайхны өгзөг рүү өгзөгний юм нөхрөө зааны хушууг ингээд жихэд байвал яах вэ? Боломжгүй шүү дээ. Боломжгүй шүү дээ. Готод яг тийм хаашаа 35 км зайтай манай хотын дээр байгаа хар утааг 20 м-ийн ийм зайтай ямар урсаад гаргана гэж яриад байгаа үнийг алгадаад нугаач байна. Яг амар муухагаар хэлэхэд бол тэр бол байж болохгүй юм. Зүгээр уул нөхөлнө гэдэг чинь мөнгө итгэл арга болчихж байгаа. Их нэлгсэн эмнэлэгт нь коридороор нь хүүхдүүд хөвтөж хахад хиймэл дагуул хөөргөнийд байгаа. Яг аль нь ахтагч юм бэ? Тэр хүүхд бидний ирээдүйн ахтагч юу? Хиймэл дагуул нь ахтагч юу? Энэ манай дарга нар бүх ингээд асуудлуудаа ингэж чагсаагаад аль нь ахтагч юм бэ гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл хоёлаа энэ Улаанбаатар хотыг нэг гэр бүл гэж авч үзье. Нэг гэр бүл гэж авч үзэхээр хоёулаа эхнэр нөхөр хоёр байлаа. Хоёр хүүхэдтэй байлаа гэж үгүй би аав. Тэг чи өвчтэй. Манай хоёр хүүхд сургалтын төлбөр байхгүй өргөч маань хоосон байсан чи би башаага хятад тавьж зээлэн тавьчлаа л та. Тэнгүүтээ ирээл зүг зүгээрээ энэ обог хуулж авал боржин обоо мобоо хийн гээл. Зүг зүгээрээ цонхны давцаагаа хуулж авал боржин давцаа хийн мингээ солиороод ивэл яг. Асуудал ирэмблүүл тэр обооч хаусаа 2-3 мянгат асуудал байна. 2-3 мянгат асуудлыг номер 1 дээр авчирч тавиад байгааг яагаад хүмүүс ойлгохгүй. Нам дагаж болно. Гэхдээ улс орон ирээдүйг хорлоод яагаад бүгдийг хүлцэнгүй байгаад байгаа юм. Гайхдаг. Тэгэхээр одоо 126 гэсэн тоог харахаар өөрт чи ямар санагдаж байна? Парламент 126-тай биш. Дээд тоод 2 танхимтай байдаг. Европын бүх парламентууд. Тоод танхим нь юу хийдэг гэхээр яг манай 126. Тэр төсвийг бүрдүүлээд яаж мөнгө өрөх үү гэдгийг шийднэ. Дээд танхимд нь зөвхөн иргэдийн төлөөлөл. Иргэдийн төлөөллийн үүрэг нь юу гэж доод танхимыг мөнгөө зөв зарцуулж гинэ. Асуудлаа зөв ирэмбэлж гинэ. Хяналтаа тавьдаг. Хаа шудраг хэсийг эдний бүдүүн гидснийхээ ардаас нь хайхаас өөр сонголт монголчуудад байхгүй. Ийм болохоор энэ зүйлийг өөрчлөх ёстой гэдэг. Бид нар танхимаа хүртэл өөрчлөх ёстой. Дээд доод 2 танхимд энийг ярьдаг улс төрч ховор. Яг бол намын бодлоготой байрагддаг учраас энийг бас хэрэгжүүлэхэд тулд ганцаараа бас чадахгүй юм байна. Бас олон яг Монголоо гэсэн сэтгэлтэй олон байж үрж нэгдэж. Тий. Парламент ийм байхад бид нар үзэхгүй. 126 256-аас нар үзэхгүй. Нэг л нар үзэхгүй юм чи 3 сая болгоч хэрэгтэй байхгүй. Зэвүүр дургу үргээд байгаа гишүүдийг хотон төгс нэрлэж гэвэл албан тушаалтнуудыг нэрлэж гэвэл хин хэнийг нэрлэж чадах вэ? Сая халах голын дай ингээ болж байхад нэг 2 генерал очоод нэг талах нэг ширхэг тамхи тавьж ийлээ. Тэр зүйлээр одоо бидний 90 жилийн өмнөөс монголчууд биднэрт энэ зүйлийг хэрэгжүүлөө. Энэ та нар хүн шиг амьдраарай гэд тэр 100 грамм талахаар хоолоо зоогоод байлдчихсан байна. Бидний одоо байгаа байдал нь хэр арчаагүй. Маш арч. Зэвүү дургу хүргээд байгаа улс төрчд гэвэл энэ төрд байгаа бүх хүмүүс хоёр улсаас хамааралтай, хоёр улсаас санхүүжилттэй улс төрчд хамааралтай гэсэн. Тийм зүйл байгаа. Үнэн. Би биеэрээ мэдчихэж байгаа. Үнэн шүү. Монголчууд чинь ойлгох. Тэр улсын бодлогыг хэрэгжүүлжлээл ерөөсөө болов. Би нэг нүүрсний компани мэдхий нодны яг үдэд нүүрсний асуудал өстэй ийд ингээд олон анхаарлын төвд байсан шүү дээ. Нүүрсний сонсгол, нүүрсний хулгай гэл тэгээ одоо бүр тахилчлаа. Тэгээ тэр нүүрсний хулгайгаар өстэй огцон байцсан хүмүүс нь одоо ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй. Гэтэл нөгөө нэг толгойлж исэн гэх одоо нэг хүмүүст хардагддаг амар өслөн гэдэг хүн сонгуульдаа яалтаа байвал одоо бүр ухыг хурлын дарга нь болчлоо тий. Тэгэхээр яг энэ нүүрсний хулгай яагаад юм эзэнгүү ингээд нам болчихоо. Тухайн үед бол яг ардын нам чи өөрөө бол гаргаж ирээл ингээд шоу хийжсэн. Энэ дээр зөвхөн хотон төгсгийн үзэл бодол ямар байд юм бол ирэх барьж байгаа ингээд 126-гийн дээр Монголын хөөх тэнгэрчийн өвтөрийн сайхан сэтгэл хоёр байна. Өөр ямар ч хяналт байхгүй ч гэсэн шүү дээ. Хяналт тавих прокурорын эдэр томилцоо. Шүүхийн эдэр томилцоо. Цагдаагийн эдэр томилцоо. Ийм хүмүүс
шодрогосыг нэгт барих уу? Эсвэл зуураг кинон дээр гардаг шиг нэг юм нууцыг шодрогосыг тогтоосон нэг юм хүмүүс гарч ирдэг шүү дээ. Тэр шиг юм амьдрал дээр байхгүй. Хоорондоо их мэдлэлтэй хүмүүс хөлөөж ээлжиж яхад нь монголчууд хожих ёстой гэдэг нэг шатрал байна уу? Бай. Гэхдээ бид нар бүгд нийлээ шахаж шаардаад энд өөрчлөлт оруулаад явах юм бол үнцэг байгаа. Нүүрсээс сулгаа хийсэн гэдэг чинь Монголын баялагаас сулгаа хийсэн. Албан тушаалын хэрэгээр 3 сая төгрөгнөөс дээш хулгай хийсэн гэж үзэх юм бол бүх ард түмэн мэддэг байх үнцэг байж болно. Яагаад гэж танаас нэг төгрөг гэх юм бол иргэн болгоноос нэг төгрөг хулгаасан гэж үзэх юм бол тэр хэргийг холбогдож болгоч. Ард түмнээ. Тэгэхээр тэр нууц гэдэг юм байлгүйгээр бүгдийг бид нар мэдэх боломжтой байхгүй. Дараа нь шүүхийг нээлттэй болгох. Яагаад нээлттэй болох үнцэг байгаа гэж нөгөө энэ хүн болгоноос чинь нэг төгрөг хулгайлсан юм чинь яаж хулгай хийдэг, яаж идрээ иддгээ гэдгийг ард түмэн бүгд мэддэг. Тэгэхээр чинь ойлгоод эхэлнэ. Тэгэхээр шахаад эхэлнэ, шаардаад эхэлнэ. Шүүх засаглаач гэсэн өөр болох ёстой байхгүй. Яг нүүрснээс тэдэн төгрөг тгээ идсэн Монгол тийм их гай очруулсан өндөр ял авч байгаа хөл байгаа байхгүй. Амар өсгөлэн эдрээ одоо хүрлэтэр оруулж ирсэн хөл өстэй. 100 жилээр газар нутг гэдэг. Тэр чинь би яг тэрийг бас яг хуулийн уншаа судалж байсан. Ингээд үндсүүл газрын тухай хуулиар нь зөрчилдөөнтэй. Тэгэхээр тэрийг одоо Жекога энэ дээрээ нөгөө Алтуугийн засгийн газрын үед өөрчилсөн гэж яриад байгаа. Тэгэхдээ би хэлээд байгаа байхгүй. Эзэмших, өмчлөх гэдэг хоёр нэрэн дээр эдгээр нэгт тусгай хамгаалтай газруудыг 100 жилээр өгвөл. Хоёрт энэ дээр байгаа хүмүүсийн яг толгой дотор бодогддог бодлыг би юу гэж боддог гэж за нэг ордол авчих юмсан гэж боддог юм шиг. Одоо орд авах хүсэл нь бүр тэр ордоо нэг 100 жилээр авчих юмсан гэдэг зүйлийг хэрэгжүүлэх гэж үзлээ шүү дээ. Тэгээ бэлдсэн байхгүй юу? Уус ухчиж хөгжнөө. Ухыг би буруу гээгүй. Ухаж болно. Дэлхийд тэр хаяарал газар нутаг эрдэс баялаг бүх юм ухаж байгаа. Гэхдээ 3 сая биш 30 40 баяжаад гарч л арт юм уурлаад шүү. Үйлдвэр бариад очиж. Ховдод үйлдвэр бариад Монгол хүн тэнд очиод 7-8 саяын цалин яг одоогийн эдийн засгийн нөхцөл 7-8 саяын цалин авна гэвэл хин дуртай нь очиж ажиллахад амьдарч байна. Тайва, агаартай. Ийшээ нөгөө бүстэй дахиад үйлдвэр барьж ил та. Станцуудаа бариад тогоороо дулаал та. Того станцд эрчим хүчээ дотооддоо ингээд 100 хангадаг болчихвол маш олон мянган доллар Монголд хиймэл дотооддоо үлдэнэ. Бүх зүйл тогоор ажил. Тогч бүх юмний хэл. Гэр орлоо тогоор дулаалч. Дараа нь шугамын дэд үтсээ шийдээд үе. Утаагүй амьдарч. Бид аим өчүүх юм өсдөг баг. Эх орондоо сайхан амьдрмаар. Тэр гадаад очиад монголчууд боол ажил хийдэг хэрнээ нийгэм нь сайхан. Хүнээ бодсон. Орчин сайхан. Тэгээд тэндээ байгаад байгаа. Монголдо амьдрах нөхцөл нь байсвал эх орон шиг нь сайхан газар энэ монголчууд хаанч байхгүй. Жижиг сажиг ажил ерөөсөө хийхгүй. Тэгсэн ирнэл метро ярихаар би бүр аман дотор нэмж хич байсан гэдэг байхгүй. 2 сая хүн амтай хотод метро төсөл хэрэгжих боломжгүй. Тэг чи боддоо метроныхоо тендерийнхаа зарыг Монголын автобусны буудлын дээр тавиад шин. Гадаадын метро хийдэг компанид захирал ингээд манай автобусны буудлын дээр ингэ явна гэж байхгүй. Ийм шоу монголчууд угаалгаад байгаад байгаа л бухимдаад байгаа. 2000 оныхан ч амар хэцүү амьдрал шин. Одоо сургалтын төлбөр нь хэд вүлээ? Одоо 2000 оныхан ч 20 эдтэй те. Сургалтын төлбөр нь 6-7 сая болцсон байл хөтөд. Намаагүй байхад бол 2-3 сая л байлаа л да. Бараг болцсон. 6-7 сая гэдэг чинь 4 жилийн сургалтын төлбөр 6-7-42 хэ чинь 4-7-28 бараг 30 сая төгрөг. 40 сая төгрөг яг нэг байрны зардал. Байр түрээс нь хоол. 40 сая төгрөг өгөөд ажлын байран дээр гарсан чинь сая 400. Байрны түрээс сая төгрөг. 400 сая төгрөг тэр залуу амьдрын ихнэр аав нь хүүхд гаргана тийжээ машин аав зээлтүүлнэ. Боломжгүй нэг юм байна. Гадаадд яад вэ гэхээр ажил, байр бүх юм ингээ бэлдэж өгч байна. Амьдрах орчин нөхцөл, эрүүл агаар бүх зүйлийг бэлдэж өгч ажлаа гэр бүлтэйг сайхан амьдрах. Манай Монгол боол бай өөр чи юу ч хийхгүй. Одоо Монголын юм зээлтэй залуучууд ихнэр хүүхдээ авч жилдээ ганц удаа гадаг шагарч чадахгүй шүү дээ. Манай Монголын ахмадууд тэтгэврээр 21 аймагаас тойрч ажиллаж чаддаггүй.
бардам хэлчихье. Чаач уч чадахгүй байгаа 21 гэдгийг л. Тэгтэл сонгоод байна. Тэгээ сонгоод байгаа л айгуусаа. Бүгдээрээ оролцоотой багаасаа хуулийн мэдлэгтэй бол хүүхдүүдээ соёнгийн эрүүл хуулийн мэдлэгтэй заавал байна. Тэгэхэд би сая ганц зүйл яг шантарцсан явж явах үе дээр нисэх рүү явчихсан. Миний онцлогоо дуусчих л дээ. Тэгээд цагдаа зогсоогоод тэгээд дохоод ирж хойноос ирж харснаа. Онцлогоо ч дууссан биш. Би анзаараагүй. Орой дохоо гэдгсэн чинь ууланд орох хэвээр тэгтээ яах вэ? Битээ шалтраарай. Яг зөв доо болдог шүү гэх тэр цагтаа хэлэхэд би дотроос жоох урам авч ил. Энэ жоох тийм матуц авч ил. Үн чи юу урмаар димээр те. Лангуй ирэх юм бол дээрээс нь би 2-3 жил хууль яриа явж хат Монголын нэг ч супер хуульч ирээд чудлаа яриад байна гэж хэлээ. Гэхдээ би яг өөрийнхөө өмгөөлөгчийн хувьд бол хуулийн мэдлэг үнэхээр дутуу дэлмэг юмтай байхгүй. Нэг санчир бол их сайн өмгөөлөгч. Би бас нэрийг хэлмээр санагдав. Анх нэг боловчлууны гомдлоор намайг яг ингээл хуулийн байгууллага хүчиндэж эхэлж ирсэн. 7 оны дотор яллагдчихар татал миний нотлох баримтыг хавсаргалгүйгээр би бүр хөдөлшгүй нотлох баримттай бичлэг. Бичлэгийг маань хавсаргалгүйгээр яллагдчихар татчихсан. Тэгэхэд өмгөөлөгч маань яг уулзч үзээл. За өмгөөлөөс гэж эхлээд аваад яг үйл ажиллагааны зардал гэдэг юм гоо. Тэгээ хоёул үзье. Үзээл ялалт байгуулчихсан. Тэгэл би сэтгэлтэй л юм байна. Тэрнээс хойш тэгээ ах トゥ болсон. Гэхдээ өөрөө миний өмгөөлөгчийн шилжихтэй бол өөр бартдаг байдаг. Одоо л надаас хөлс мөнгө аваагүй. Тэр явдлаас хойш. Гэхдээ одоо л ингээд яг ямар нэгэн асуудал над дээр үүсгэд өнөр бардам сошиалд ч гэсэн би энэ дүүтэй олон сар жилдээ хамтарч ажиллаж байна гэж ярьж нүүр бардам итгэлтэй би бас баярлалаа. Тэр хуулийн супер мэдлэгтэй сэтгэлээс өмгөлж. Юугсаа хийж шагуул хэлсүү бүх болгоно ярилцдаг. Хотондогс одоо 2025 онд ингээд нэг гадагшаа яваад ямар ч нэг боловсрлаа ахвал өдрийа. Хайрцанс нэг жоохон өөр ертөнц хараад ирья гэдэг чинь. Гэтэ энэ бол түр хугацаанд. Тэгээд ирээд мэдээж энэ тэмцлийн хэлбэрээ яа. Тэндээ байхдаа ч гэсэн бутуу болоогоо мэдээж пэйж хуцаараа бүсэрл байх байлгүй гэдэг. Хоёр нийгмийг харьцуулсан юм явуул гэсэн бодолтой. Гэхдээ тэмцэл наваг тэмцэгч хин байгаад байдаг байхгүй. Одоо жишээлбэл хүн болгоод наваг тэмцээдэг. Яг чи тэгж бодож хүн болгоомос наваг тэмцээдэг гэж байна. Одоо би нэг хэд нэвтрүүлгээр үзүүлжсэн. Ийм Монгол одоо ч цороо үзүүлж байна. Хаас 2019 оноос ахвал нэг банкусуудын авсан зээл 120 сая тэдэ сая гэдэг. Би төрөөс авсан биш банкусаас зээл аваад машин аваад зарж байгаа. Би эдрээс 5 дур гуулгаар 5 цасаа олоод амьдралаа залгуулаа аваа явчихдаг болохоор нүүр бартан байж чадна. Тэрийгч нотлж чадна. Тэрийг ч угаасаа хууль хүчний байгуулах бүгдээрээ л харцсан л байж таарч. Тэмстэй. Ах намайг ч харт амигч юм болгол миний даасны уулгар бүрдэл гаргаж иртээ. Наа 9 шидээр л үзчихсэн. Би ийм тамхи татдаггүй. Нэг шиг татдаг. Маа найзууд бүгд мэднэ. Би ууж чадна. Гэтэ эрүүл дээрээс хотууд дээрээс нэг цант. Нэг тэгэж хүний хатгаас юмд оролдоод байх үнцэг над байхгүй. Хотын төгсийг хатгаж асуугаад эсвэл одоо миний ард нэг юм захиалагч байгаад шантажны юм хийх гээд нэм зориг байхгүй учраас өөрөө чинь хатгаж асуух асуулт бол үндэ алга. Дэмжиж явдаг яг хувь хүний хувьд л удирдах байгаа энэ хүмүүс дундаас хамгийн сонин гэмээр гişүүн албан тушаалтныг нэрлэж гэвэл нэрлэх тийм боломж байгаа юу? Хамгийн сонин гэмээр. Жохон нөгөө сөрөг талаас шүү. За хамгийн түрүүл Женкон сонино. Бас нэг зүгээс хамралтай юм шиг тий. За одоо бол нөө Нямбаатарын сонино. Бас өөр зүгээс хамралтай юм шиг тий. Яг нотлох ёстой л доо. Үнэхээр тэр зүгийн бодлого гүйцэтгэгч гэх юм бол нотлж ш тэр хүнийг тэгж хэлэх ёстой байхгүй. Миний бодол бол нэг бас хэдэн хувьтай. Тийм учраас хэлж байгаа. Одоо ингээл ордон дотор хөлөөж хэлцэж чинь ингээл тамхины цэгнийг ингээл ярьж штэ. Ерөнхий сайдны солигдох хэмжээнд дээрээ яригдж илхий ховлдоо. Үнэн ч байж болно. Сонирн болох гэдэг штэ. Жавхлан сангийн сайд жавхлан учрал Нямбаатар гэсэн нэрүүд яригдж эднэр хизээж биш шүү монголчуудаа. Яг эднэрийг нийтэд нь хамаатан садан тайн төрлөө ойртуулахгүй байх зүйлийг Монголын ард түмэг хийж чадвал өөр болоо шүү. Энэ болсож. Тэр магадлал гэхдээ нэг л хувь шүү. Бас хэцүү тоглоом байгаа зү.
Тэгэхээр тэр 99% тоглоомд бид нар амжилт үзүүлнэ гэдэг бол маш хэцүү. Тэгээ нэг хөв дээрээ ч амжилт үзүүлнэ гэдэг маш хэцүү. Яах ёстой юм бэ монголчуудаа? Би элбэгдөрж хэрэглэгч үед телевизэд ажиллаж байсан. Тэгээд одоо энэ хөрс өхөн хэрэглэгч үед бол яг нөгөө декрет тавьж таарад ажиллаагүй. Тэгжээд л энэ хөрс гэдэг ерөнхийлөгч бол нөгөө коронавиг үеэр чинь ингээл ерөнхий сайд байхдаа яг ард түмнийхээ төлөө юм шиг ингээл аягүй гоё харагдчихсан баггүй юу. Тэгсэн чинь одоо ерөнхийлөгч болсон чинь таг болсон. Ер нь яагаад ингээ ерөнхийлөгч гэдэг байр суурин дээр очичоор үе үеийн ерөнхийлөгч ингээд ийм болчихдөг юм бол албан тушаалтай баригдаад ийм болчдөг юм уу? Эсвэл жинхэнэ нөгөө гуйлын цох үйдэг юм болоо? Би ордон руу нэг ч орж байгааг. Гэхдээ ордон дотор хүмүүсийг би вакуумчсан гэж хардаг. Энэ вакуумчсныг тустай хүмүүс ч өөрсдөө юм тустай ертөнцтэй гэж ойлгоод шин. Тэр ертөнцтэй хаана болчиход шүү дээ. Ард түмэн яаж амьдарч байгаа, ямар хөрсөн дээр байгаа, чиптер банк усаас ямар зээл аваад, утсаараа дөрөв аппликейшны зээлтэй яаж амьдарч байгаа, урд хормоогоор хойд хормоо гэдэг үг тэднэрээс гараагүй биднэрээс гарсан гэдгийг эдгээр мэдэхгүй байхгүй. Бид нэр өөрсдөө тэгснээ тэр хүмүүсээс сонгоод байдаг. Сонирмоод харин тий. Тэр сонирм ба. Монгол хүний эстетикц. Өнөөдөр 500 сая төгрөгийг аваад би авцсан штегээ очиж зурж хагаад өнөөдөр эрх мэдэл авсныхаа маргааш нь хэдэн халтар төгрөгийг авсан чэнжүүд хэл ингээд яриа сууж байна. 25 оны зорилтууд ямар вэ? Улс төрийн зорилт нь гэвэл би сая унж усч үзлээ. Улс төрийн олон юмыг үзлээ. Би ерөнхийдөө гадагшаага явах бодолтой байгаа. 2 жил гаруй хугацаанд явах болов гэж бодож байна. Хэлний кунфугөө сайжруулна. Хэлний кунфугөө сайжруулж ирээд Нямбатратай тэ бас ингээ өрсөлдөөц хүмүүстэйгээ ирчээд бас наавч сая баахан л боловсруулгүй 9 шид дээр нь л цоллоо. Ялтан хүртэл болголоо. Тэгээ хоёул англиэр мэтгэлцээ гэсэн юм яриа сууж идаа л гэж бас бодож байгаа. Хувийн зорилго гэвэл. Тэр бас улс төрийн зорилготой хамааралтай. Ер нь хэлний мэдлэг бол ялангуяа англи хэлний мэдлэг бол айгүй чухал байгаа юм байна. Гэж хувьдаа үзээ тийм шийдвэрийг гаргаж байгаа. Тэгтээ 25 оноос явах болов гэсэн бодолтой байгаа. Эх онд тий. Яг тэмцлийн хувьд гэх юм бол монголчууд ганц хотгон төс тэмцээд эзэж амжилт болохгүй юм бэл. Би 2 жил үзсэн. Гэтэ би өөрийнхөө хувьд бол амжилт үзүүлж болж чадсан. Иргэн байж хаад нэг хууль хүртлээ өөрчлөнө гэдэг чинь миний хувьд бол маш том мотивац байхгүй. Тийм шүү дээ. Улс төр нэг хожигдож болдгоо шатар гэл зориг агсан магсаа хилдэг гээл нэг тийм гоё юм байна. Гэхдээ дөрмийн хувьд миний бодлого шал өөр. Шатар мэдгүй. Сайн мэдгүй. За даам мэднэ. Даам мэдж ийн хоёлоо даам тоглож ийн гэж үтэй. Би ирэх барьж байгаа нам чи иргэн. Чи яг даамны дөрмөр ингээ нэг нүүлээ те. Тэгэхэд би зүгээр бүгдийг нийтэж болно. Тэг чи уурлна шүү дээ. Яа дөрмөрөө тоглохгүй юм бэ? Уучлаарай энэ дөрмийг чинь би ингээд баталсан. Ингээ энэ Монголын хувьд ингээ би энэ дөрм чи миний баталсан дөрмөр тоглоод байгаа. Тэгэхээр эдрийн дөрмөр тоглож байгаа юм чинь арай өөр болох хэрэгтэй л гэж би хувьдаа бодоод байгаа. Миний мөөрхөн фэйсбүүкийг маань 500 саяар худалдаж авъяг санал саяхан ирсэн. Би мэдээж л ойлгомжтой дунд ороогаа золгосон. Энэ надтай хамт өгнө. Зарах дээр өлсч өгөх дээрээ тулсан чи энэ минийгээ зарахгүй. Тэгээ би ер нь өөрийнхөө гараар амьдарч ирсэн. Намайг 7 дугаар ангид багт миний нүднэр бурхан болж ирсэн. Одоо энэ сая хэдэн сэтгүүлчдийн 7 дугаар ангидаа ялтан болж ирсэн гэдэг. Тэг яг тэр жил зүгээр яг сахилгууч гэмтэрэг зөрчилд холбогдсон болохоос би ялтан биш. Монгол улсын хуулиар. Тэгээ хуулийн дагуу би 10 жилээ төгсөөл тэр үе Эрдэнэтийн өвсрийн шишээ тоглол миний иргэн тойрных бүгд л мэдж байгаа. Яг тухайн үед би сурлагаараа биш тэгээд спортоор явсан бас аюу тэнэг шийдвэр байсан. Хүүхдлөөс л та. Одоо гараад байгаа бүх шийдвэртэй эзэн болдог. Алдсан ч бай, онсон ч бай, утган төгсөн шийдвэр. Түүнээс хин нэг намайг чи ингэж гээд миний өмнөөс шийдвэрлсэн биш. Миний ээж ч хүртэл миний их сургууль одоо хөдөлთა үйлдвэрлэлийн их сургуульд орохоос хуулаад амьдралд нэг шийдвэр гаргаж байгаа. Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй. Гэхдээ бас зарим хүсэл мөрөөдлөө хэлжүүл бэлгээ болчдөг гэдэг бас тийм хүмүүс байдаг тий. Би бол одоо ганц нэг явж байгаа шалтгаан их нэртэй ч хэлээ хөөгтөн. Тэ нэг сайхан өөр ингэсэн нэг юм өөрийгөө тодорхойлсны юм хөөрхөн болчлоо шүү дээ. Тэ нэг сайхан жижигхэн төгсөө гарч ирэл төргөргөөгөл. Аавн залуу байхдаа энэ шийдэн дээр ч гэл тэ. Ингээд сайхан амьдрал. Нэг гэр бүлийн сайхан амьдрал. Тэрнээс би годомжинд
байгаад нуус төрөд хийсэн хэрүүл янз бүрийн хар муухай энерги хүний ховж ивэ хязээж өөрийнхөө гэр орлого авч ордоггүй. Би тэнд ороод энэ найзууд хүртэл миний гэр бүлийн хүртэл би гэртээ маш амгалантай маш хөвгчлөлтэй байхыг хичээдэг. Гэртээ би аль болох хэрүүл тийм тэмцлийг ерөөс наахыг хүсдэг. Гудамжинд гараад өөр байж болж чадна. Асуудлыг арай өөр харж болж чадна. Гэр орон гэдэг бол миний хамгийн гоё газар. Эцэг хүний орон зай надад ч бас их жоохон дутуу төлмөг байлаа шүү дээ. Гэхдээ миний ээж чинь энэ амьдралыг хос баган шиг авч явсан. Би айлын баган. Би дээрээ 2 эгч 1 ахтай. Миний ээж тэгээд сайн нэг улс төр яриад божигнуулаад ихсэн чинь манай ээж чинь бас божигнуулж авсан нөхөр байгаа байхгүй юу? Уулын ээж болох Эрдэнэт үйлдвэр үйлдвэрчний хөвлийн холбоод божигнуулж авсан юм лээ. Тэгээд дараа нь мэдэгдэж байгаа. Гэтэ миний хамгийн бахархалтай зүйл бол ээж. Энэ 4 хүүхдийг хинээс ч гоогаагүй ямар ч халамжаар бид нар амьдраагүй. Хос баган шиг л энэ 4 хүүхдийг хүний тайтал болгосон доо. Дөрвөл одоо сайхан амьдарч байгаа. Манай ах хичээ хүүхдүүд нийлээд 10 би 10 зээтэй гэсэн. Тэгтээ би гэр бүлийг эзэж устгах дотоод. Тэгтээ миний гэр бүлээр оролдвол би гэр бүлэр чи оролдоно шүү гэдэг хатуу сануулгыг өгдөг. Боловчлоомч чи энэ үгийг хэлж ирсэн. Өөрөө зогсцсон. Тэгээд л гэрээр минийг оруулах гэж үзэл тэгэл болсон л доо. За тэг хэсэг хугацаанд гадагшаага явах тийм бодолтой. Тэгээд сайн яваад ирээрээ эрэхт нь бас би уулзах тийм боломж цавшаа бас гарах байхаа гэж бодож байна. Тэгээд тэр үед бас нэг гүнзгий нь өөрчлөгдсөн. Гэтэ мэдээж их оронч тэр нөгөө яг үндэс эсвэл өөрчлөгдөхгүй ерөнхий нэг ертөнцийг харах цонх гэдэг чинь тэр нь арай өөр болсон. Бас хоёулаа ахаад нэг өөр сэдвээр яриа суучих тийм акшн ирэх байхаа гэж бодож байна. Тэгээд дайчин их оронч нь үзлээ байнга сэтгэл зүрхэндээ шатааж яваарай гэж хүсье. Тэгээд нийт үзэгчдийнхээ өмнөөс шинэ оноо сайхан ухтаарай, өнөр өтгөн сайхан гэр бүл болоорой гэж хүсье. Та баярлалаа. Подкастыг үзэж байгаа хамт олонд бас баярлалаа. Тэгээд наагаас ингэ зорж үзэж сонсдог хүмүүс байдаг юм байлээ. Тэгээд сайхан ярилцлаа. Дэмж гэхээс илүү энэ чиний нэвтрүүлгээр хүмүүс бас ямар нэгэн зүйлийг ойлгосоо, идэвхтэй байгаасаа өшөө олон энэ залуучууд гарч ирээсэ гэж бас бодох юм. Тэрнээс би бол ашиг сонирхол хайж нэгж яваагүй шүү. Ярилцлага маань зөвөр ялангуяа Монголын залуучууд гэдэг шалтгаан хариуцлага үүргээ ухамсарладаг тийм залуучууд бас хордод. Хариуцлага үүргээ нэг эмэгтэй хүн дээр ухамсарлаж чадахгүй байгаа залуу хүн бусдад цаг гаргаад бусдын төлөө явна гэдэг чинь бас аюу хэцүү асуудал байна. Энэ амар миний дотроо бодож явдаг амар тийм үнэтэй тийм зарчим баггүй. Ганцхан эмэгтэйн төлөө ингээд сэтгэл зориг гаргаж чадахгүй жиж бусдын төлөө ингээд явна гэж чадахгүй шүү. Ээжээс ахуулаад Монголын эмэгтэйчүүдээр бас бахархтай. Энэ хүнд нийгэмд Монгол эмэгтэйчүүд бол хад чулуу шил байх шүү. Харин Монгол эрчүүд маань дэндүү нялцганж байгаа шүү л гэдэг хатуу хуугийг хэлээ да тэгээд. Зөвөр эрчүүдтэй л гэж хэлгээд бид нар л өөрчлөх ёстой шүү. Бид нар өөрчлөхийн тулд хөөний өөрөг хариуцлах ухамсараа ойлгороо л гэж байна. Чиний сайхан нэвтрүүлгээ хэлээд өндөрлөе да тэгээд амжилт хүсье тэгээд. Баярлалаа.